Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн Одмон дөр сувг үзэг сонсогчдодоо сайн сайхны хүсн мэдчилж байна. Сонгодог урлаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн Одмон дөр сувг, ГНТV телевиз, Одмон дөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээвч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle ураатай, Токи, Замун, хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн Голомт Капитал үнэт цаасны компани дэмжиж ажиллаж байна. За студид Зандан хүү Цэнгэл орноор ажиллаж байна. Өнөөдрийн сонгодог урлагийн сэдэв Сот хөгжмийн зохиолч Чайковский. За өдөр мэнд. За Петр Ильич Чайковский 1840 онд төрсөн байна. 5 дугаар сарын 7-нд одоогийн тийм Воткинск гэдэг хотод мэдлсэн юм л да. Москвагаас ингээд жоо наашаа тусах юм байна. Нэг 100 хүрэхгүй 1000 хүн амтай. Тэгээд тухайн үедээ тийм нэг төмөрлөгийн үйлдвэрүүд л ер нь их байдаг байсан. 100 гаруй тийм үйлдвэртэй тийм газар юм байлээ. За Чайковскийг бол дэлхийн хөгжмийн урлаг соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан тэр Хунт нуур, Нойрс буй, Говсгүй те Шилкүнчиг гэдэг одоо энэ бүжин жүжигийн хөгжмөр нь бол маш их олон мэднэ. Чайковский амьдралдаа 10 дуур, 3 бүжгэн жүжиг, 7 симфони, нийт бүр 80 гаруй бүтээл төрсөн гэдэг юм байна. За эцгийн нь болохоор Илья Петрович Чайковский гэдэг юм л да. Тэгсэн эцэг нь болохоор 11 хүүхэдтэй айлын 10 дахь нь орж төрсөн юм байна. Тэгээд энэ Орсын их сайн инженер байсан гэдэг. Тэр нөгөө Воткинскийн хотод 100 гаруй ингээд нэг төмрийн үйлдвэр байсан гэж тэр бүгднгийнхэн дарга байсан бэл. Нөгөө сайн инженер учраас тийм байж болд юм бахта. Харин Петр Ильич Чайковский болохоор яг гэрийнхэн 2 дахь хүүхэд юм байна. Доор болохоор 1 эмэгтэй дүүтэй, тэгээд ихэр 2 эрэгтэй дүүтэй юм байна. Тэгээд Чайковскигийн эцгийнх нь хоёулаа тийм хөгжим дуртай. Ээж нь болохоор гэрийнхэн фортепиано нөгөө төгөлдрөөр тэрэн дээр их тоглодог, бас өөрөө тэрэн дээр тоглохдоо ингээд дуулдаг. Тэгээд энэ зэмсэг дээр л одоо бяцхан Петр Ильич Чайковский Моцартын Дон Жуаныг анх удаа сонссон гэдэг. Бодвол ээж нь тоглож гисэн юм шиг. Чайковскийн төрөлхийн гоц авьяас бэлгийн яг багаас нь л тодорсон. Энэ нөгөө сууднууд чи бүгдээр нь нөгөө бурхан өгчдөг болохоор нөгөө те жоохон байхад угаасаа тэр нөгөө бэлэг нь гараад ирдэг. Яасан гэр ингээд Шопены одоо Мазурк бүжгийн аяг ингээд сонсонгуудаа сонсгослоор шууд ингээд так гэж чад ингээд оролдоод зүв дарцсан гэдэг байгаа байхгүй. Хинчдэг өдөр заадаг багт. За тэгэхэд багтаа авчихсан чинь ээж нь Петербург явчихгүй. Нөгөө тосгоноосоо нэг зүгээр нэг ажиллаар тэгсэн чи ээжигээ санаад өр. Жохоо хөвтөх байхтар чинь 5 6 настай байхад. Миний ээж Петербургт гэдэг амар гоё тооцох байсан. Тэгэд энэ нь болохоор түүний анхны хөгжмийн зохиол юм байна. За ингээ явсараа гад Чайковский 10 нас сурч. Тэгсэн эцгийнхэн түүнийг одоо бүр гэрээс нь бүр хэдэн зуун километр хол орших тийм Эзэн хааны эрх зүйн сургуульд оруулахаар явуулчихж байгаа юм. Тэгэд 13 настай 13 нас болтол нэг 2 3 жил ингээ сурж байгаа. Гэр бүлээсээ аав ээжээс хол. Тэгсэн түүнийг 13 настай байхад ээж нь холиор буйно булчин задар тахал өвчөд тэгс их л авахгүй байсараа төгөрхийг нас барсан юм байна. Тэгэхээр эн чин дээрээ нэг ахта доор ингээд 40 дүүтэн штэ тий хамгийн том нь 16 настай. Тэгээ ингээд 6-гийн 6 хүүхэд ээжийнхээ авсны ард ингээд алхаад эцсийн замд үдчихэж байгаа байхгүй тухайд. Аав нь харин яг оршуулгын үеэр нөгөө тахлын халдварыг бас авчихдээ. Өстө золоор амьдулсан гэт энийг. Энэ үнийг тэгсэн. За ингээд 5 6 хүүхэдтэй ингээд тий аав нь одоо хүүхдүүдэд харгалж байгаа шүү дээ. Тэг гэхдээ аав нь их сонио. Хүүгээ ер нь тийм эрх зүйч болохыг хүсдэг. Өөрөө инженер хүмүүслөө. Гэтэ хүүхэн тэрэнд авиасыг мэдээд идэг. Ер нь энэ яг нэг л онцгой хөгжмийн авьяастай хүүхд байна гэдэг. Тэгээд хүүхдтэй хөгжмийн багш хөсөлж авсан ба. Тэгэхээр Чайковский одоо хичээлийн хажуугаар нөгөө хөгжмийг нэмж сулсараад төгөлдрөөр ингээ мууг тоглодог болчихж байгаа юм л да одоо яг. Харин аав нь тэгсэн чинь тухайн үед юу н ажил дампуураад хамаг мөнгө хөрөнгө алдаад цаашид нөгөө багш хөслөх боломжгүй болчихдээ Чайковскид. За ингээ Чайковский тэр чинь нөгөө 10 настаас ингээ нөгөө те ингээд гимнаст сурсараад 19-д сургуулаа төгсөж. За тэгээд хууль зүйн юмд ажиллаж. Одоо л бид нөгөө хөгжмөнтэй ямар ч холбоогүй Чайковскийн талаар ярьж байгаа шүү. Ингээд ер нь зүгээр хуульч, эрх зүйч тийм Чайковскийг л бид нар ярьж. За ингээ хууль зүйн юмд ажиллаж. Гэтэл нөгөө аав нь чи ер нь хууль цаасныг мэрэгчсэн болоо гэд
улам энийгээ сайн гүнзгийрүүл одоо бүр тэ боловсрлоо дээшлүүлгээд Петербургийн их сургуульд хууль цаазны мэргэжилтэн болохоор бас оруулчихаа. За ингээд нөгөөдгөж бас төгсөөл шүүх яманд томилогдож байгаа юм л. Гэтэл нөгөө Чайковскид энэ ажил таалагддаг бай. Нөгөө юу хуульч юм л тэ. Хийж байгаа. Харин Чайковский аав болохоор хүүгийн төрийн албыг хөгжмийн хичээлтэй хослуулах санааг нь гаргаж байгаа. Аав нь болохоор одоо ингээд бидний мэдгүй түүх одоо эхэлж байгаа. Нөгөө тэр болгон айл гэрт харагддаг. Аав нь бол ингээд эрх зүйч болохоор багаас нь явуулаад тэгээд энэ чинь сургуулаа сайн төгсөөд тэгээд шүүх ямд ажиллаж байгаа хүн шүү дээ. Тэгэхэд аав нь болохоор Чайковскийгээр зүгээр дурамжхан л болгоос ямар ч ажиллаа л байгаа. Тэгэхэд аав нь тэгдэг байхгүй. Чи над ажиллаа хөгжмөнтэй хослуулаа гэдэг байхгүй. Хосолж болох юм бах та. Тэгээд аав нь хүүхдээ нөгөө хөгжим зааж байсан тэр багштай нь юу ч гэсэн уулзсан баг. Ер нь манай энэ Чайковский одоо 20 хүрсэн байгаа шүү дээ. Энэ чинь 20 настай залуу те. Ингээд яамд ажилтдаг. Чи ингээд миний хүүд хөгжим зааж өгчээсэн. Тийм учраас би чамсны ганц юм асуу гэдээ багшаас нь асууж байгаа юм. Ер нь миний хүү энэ хөгжмийн авьяас тийм үгүй мүү гэдээ асуусан баг. Тэгсэн чинь багш нь танай хүүд чинь хөгжмийн ямар ч авьяас байхгүй. Одоо хэрэг хөгжмийн карьер эхлэх юм бол бүр хитрхи оройцсон гэдэг байхгүй. Тэгэхээр наав нь ямар сайн юм бэ гэд тэр чинь нэг багш нь тэгээд хэлчихэж юм чи. Тэгээ Чайковский ч өөрийгөө бас тэгээд тийм л юм баг гэж бодоод нөгөө энэ чинь хууль зүйн тэ ажил хийгээл явж байгаа шүү дээ. Хуулийн эрх зүйч. Тэгэхээр наав нь ингэсэн ба. Чайковский миний хөө чи тэр нэг хөгжмийн сургууль байл. Тэнд үргэлжлүүлээ нэг сураад үзээч юу ч гэсэн гэд. Ажлыг хаж байгаа. 20 наснд. Тий. Тэгж жагаад яг 22 настад нь яасан гэж Чайковский 22 настад 1862 онд дөнгөж нээгдээд исэн цоошин сургууль буюу Петербургийн дуу хөгжмийн дээд сургуульд ороод тэгээ 3 жил сурдаг байхгүй. Тэгээ төгсөхдөө тэр сургуулийг ингээд нэг мөнгөн медаль өгдөг байхгүй. Тэр нь болохоор хамгийн дээд медальны хамгийн мундаг сурсан хүүхдэд л өгдөг. Мөнгөн медаль бид нар нэгдүгээр дандаа алт гэсээр алтан медаль тэр мөнгөн медаль мөнгөн медаль нь алтан медаль гэсэн үг шүү дээ. Тий. Яг тийм мөнгөн медальтай төгсдөг байхгүй 3 жилийн дараа тэр сургуулийг. Тэгсэн нөгөө багш нь ер нь Чайковский чинь тэгэл утахгүй тэгэл буудаж штэ суу алдарна. Тэр чинь амьдтай алдарсан юм чи. Нөгөө муу гэд энэ ямар ч ирээдүг хөгжмийн карьер хөгд хитрхи өрөөцөн гэдээс нөгөө багш штэ. Тэр хожим нь ингэж дурсан байд. Хэрвээ би энэ хуульч хүү хэн болохыг урьдчилан харж чадсансан бол түүнтэй би ингэж хийж байсан хичээлийнхэн тэмдэглэлийг бүр байн готолж ер нь түүний тухай би өдрийн тэмдэглэлээ байн готолох байсан гэж харамсан байгаа юм чи. Яг тэр чинь үнцэн сэнтэй болох байхгүй. Тэ. Мангар үнэтэй болох байхгүй. Тий. Өнөөдөр хичээлдээ ингэж оролцсон гэж бичсэн бол тий. Тий. Гэтэ Чайковский ихлээр аавынхаа саналыг тоогоогүй. Өөртөө итгэлгүй байсан юм шиг. Тэгээд тэгж жаал яг 61 он Санкт Петербургийн хөгжмийн дээд сургууль хөгжмийн зохиолч ангид илсэн орсон гинэ. 61 онд юм. За ингээд нөгөө 3 жил хичээлээ төрийн албан хаагчийн ажилдаа хослуулж явсараад тэгээд их төгсөнгүүтээ ерөөсөө ажиллаа гараад өөрийгөө за боли би миний эрх зүйч гэж балдууш юм байт ингээд те би хөгжмийн хүн юм байна гэд тэгээд өөрийнхөө амьдрал бүхэлд нь хөгжим зориулж энэ нь юу болсон гэхээр түүний эрх чөлөөг мэдэрч сэтгэлийн дуудлага гаргасан шийдвэр байсан ч гэсэн ядуурлын ирэмг рүү амьдралын түлхэгчтэй. Харин түүнийг яамны ажлыг хаяад гарахт нь аав нь яг яасан тухай Чайковский ингэж дурсад. Энд чинь өөрөө аавда шийдвэр танилцуулж за аав би энэ шүүхэ болийг нэг хөгжмийн амьдрал зориуллаа гэсэн чинь аав нь гэсэн. Чайковский ингэж дурсан байгаа яг тэр мөчиг. Аав маань намайг хууль зүйн юмнаас хөгжмийн дээд сургууль руу зугтахад яаж хандсныг сэтгэл догтлохгүй санах аргагүй. Найдварыг биелүүлж чадаагүй шаналж байсан ч гэсэн хөгжимчин болохын тулд сайн дураараа ядуурч байгааг минь хараад миний аав өөр нь өвдөж байсан ч гэсэн тэр надад хизээч бүр ганц чүгээр дургуутж байгааг харин илэрхийлж байгааг. Тэр миний ямар санаа, ямар төлөвлөгөөтэй байдлаар дотнчлон асууж намайг байн горомшуулдаг байсан. Хэрвээ хувь тавилан олон хөгжимчдөд заяасан шиг тийм дарангуйлагч тэнэг эцэгтэй байсан бол надад ямар байх вэ гэж байгаа юм. Энэ нөгөө гэр бүлийн энэ их гоё нөгөө эцгийнх нь дулаан уур амьсгал нь энэ Чайковскид мөн бусад хүүхдүүд нь ч гэсэн их туйлын сайн сайхан нөлөө үзүүлсэн гэдэг юм байна.
ах トゥ 5 залуу бүгдээрээ тэр өөрсдийн мэргэжлэр амжилттай ажилласан. Үүнээ хажуугаар энэ чинь тусдаа янз бүрийн мэргэжлтэй байна. Бүгдээрээ тэр мэргэжлтэй их дуртай, хайртай, их амжилттай. Түүний хажуугаар бүгдээрээ урлагц тийм хайртай мэдрэмжээ насан туршдаа хадгалсан. Бие биеэ тусалж дэмждэг байсан энэ ах トゥ нар нөгөө эцгийн л нөлөө байхгүй. Хожим Петр Ильич Чайковский тэр уран бүтээлийг хадгалан хамгаалахад нь энэ ах トゥ нар бүгдээрээ эрвэж дээрхээр оролцсон байт. Ямар хөөрхий. За ингээд Чайковский энэ хугацаанд их олон улсаар явд. Ер нь Европын ер нь их удаа явд. Яг ингээд юм хайгаад байгаа байхгүй. Өөрөө ч гэсэн хайгаад гэж магадгүй л дээ. Олон улс орноор явбал тэгтээ их оронжуулт. Ер нь хүн их сонтигдэн шүү дээ. Гадаад улсаар яваалахаар их орондоо л улам хайртай болоод дээ. Их сонь. Уг нь их сайхан юм үзээд яваад байгаа юм шиг болгож дээ. Юм үзэж харин юм үзэж нүд тайлах хэрээр бид тэ яг өөрсдөө хайрлаж эхэлт юм л. Их орныг. Яг тэрэн шиг Чайковский яг Орос орнд амар хайртай маш их оронч болоод хүрээд ирдэг хөөх хамгийн гол нь. Орос болон дэлхийд даяар болж байгаа үйл явдлуудыг маш гүнзгий мэдэрч эдгээр үйл явдлуудад зориулсан хөгжмийн зохиолын захиалгыг хүртэл авдаг болоод янз бүрийн ингээд ая зохиодог болж байгааг энэ хөгжим зохиодог. За ингээд явж байгаад энэ ч одоо 30 гарчиж байгаа маа. Бараг 35 6 7 нас хүрж байна. Тэгсэн 1877 онд Чайковскийг нөгөө алдартай Евгений Онегин ингээд яг дуурай бичиж байх үед нь цаа чи ингээд Татьяна гэл янз бүр ингээд дөрүүд бааш Евгений Онегин ингээд ингээл дөрүүдээ дотор төсөөлөд байжсэн чинь хөгжмийн дээд сургуулийн нэг оюутан бүсгүй өөрөөс нь хамаагүй дүү тий оюутан бүсгүй Чайковскийд хайрцагтай болсныг илэрхийлдэг байхгүй. Тэгээ олон удаа ингээд захиа ирүүлээл Чайковскийд нөгөө охин чинь тэгсэн тэр эмэгтэй сэтгэлийг тий шууд нөгөө төөрөж бас Евгений Онегин дүүрийн нөгөө Татьянатай ингээд зүүрлэн их өрөвдөж хайрлаад тэгэд өрөвдөж хайрласандаа нөгөө охины чинь оюутан охины чинь өрх гэрийнхэн эзэгтэй болгодог байхгүй. За энэ мөчөөс Чайковский амьдрал гэрлийн хурдаар урууддаг. Амар сонь. Яагаад? За хамтран ажиллаж танилцуулаад би ч хамт ирж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Future of Lifestyle үрээтэй Токи маань дэмж ажиллаж байна. Тэгэхээр Токито жолоочд маань он дуустал Токигоор зогсоолын төлбөрөөр төлөх болгондоо 10% хөнгөлөлт дата ирэх. За тэгээ топ мотор сүүлчилгээний хөнгөлөлт power bank түрээслэх хэрэгүүдээс сонгож авахын боломжууд байгаамаа. За дээрээс нь жолоочд маань Petrol Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг одоо шатхуун түгээх станцаар үйлчлүүлэхтэй Токи кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх бүр боломжтой. Зөв зүйлдээ хэрэгтэй үедээ ашиглах дижитал зээл Токи кредит гэж бас байгаа. Энэ ямар очиртай юм бэ гэхээр нөгөө хэрэглэгчдийг дэмий зүйлд мөнгө өрөхгүй зөвхөн хэрэглээндээ зориулаасаа гэсэн үүднээсээ бэлэн мөнгөөр гаргаж авах боломжгүй хэрэглээндээ зээл авах боломжтой бас ийм үйлчилгээг Токи маань санал болгож байгаа шүү. За дээрэс нь Токи машины эцсийн тухай байгаа. Энд болохоор машинтаа хэрэглэгчид зогсоолын төлбөр татвар, торгуул, даатгал, цахилгаан, машин цэнэглэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тэгэхээр одоо Токигүй зогсоол гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр манайхан хэрэглээндээ илүү хөнгөлөлттэй бас амар хялбар байдлаар Токиго ашиглаарай. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг Токи цагийн мэнээс бас аваарай манайхаа. Тий. Зөв maaхан Токиг татаж авангуудаа ойлгоч нөө тэнгуү тэнд нэг дансаа цэнэглэх гэдэг. Тийшээгээ би чинь сардаач мó 500 мянган төгрөг ямарсан тийш яждаг байхгүй. Тэгэл одоо зүгээр бүх юм Токигоор л өвчтэй. Амар амар. Яста амар. Тэгвэл нэг юм болгон дээр л ингээл нэг банкны карт нөгөө ингээл юм болгоод ингээл тэгж ягаар ганц аппликейшн бүх юм ингээд нэгтгэчихээр амар. За баярлалаа Токидо. За яагаад нөгөө Евгений Онегин дүүрийн тэр Татьянатай зүүрлээд өрөвдөгөн хайрлаад өөрийнхөө өрх гэрийнхэн эзэгтэй болгосон мөчөөс уруудсан бэ гэдэг яриа. Ямар ч тэгэхээр Петр Ильич Чайковскийд нөгөө дүү байгаа штэ тий дүүнэр. Тий 3 дүү байгаа штэ. Тий. Ямарсан түүний дүү Модест гэж залуу. Тэр нь ижил хүүстэн байсан. Тэгээ ижил хүүстэн байсан хүн бүхэнд илэрхий байсан юм тухайд. Тэгээ бүр 17 жил хамт амьдарсан найз залуутай хүртэл байсан. Модест болохоор. Чайковский өөрөө болохоор хинч дэлгэж чаддгүй нэг нууцхан зовлонгоо Модест дүүдэл ярьдаг гэж. Ер нь хамаг нууц. Энэ хоёр хамаг нууц хооронд ярьдаг. Чухамдаа тэр дүүдээ зовлонгоо тооцсон олон захидал нь хожим нийт дэлгэцнээс болоод бид их суут энэ агуу зохиолчийн тэр далд амьдрал бидэнд ил болцсон. Энэ бид нар мэддгүйс ер нь
Тэгсэн Модест Чайковский нөгөө тэр ах トゥ хоёрын тэр захиа ил болцсон хэрэг. Чайковскийн 77 онд нөгөө оюутан охинтой энэ юу яж штэ. Ингээд нөгөө амьдарч эхэлж байгаа штэ. Хайрцагын холбоотой гэхэд эвгүй харина. Энэ чинь өрөвдөж хайрлагтай өрх гэрх эзэгтэй болсон гэдэг байгаа штэ. Тэгээд түүнтэй хурмаа хийхээс өмнөхөн дүүдээ нэгэн загтал бичсэн. Хойч үеийнхэнд өөрийгөө илчилж өгсөн баримт болгон үлдсэн. Би тэр загтыг уншиж байгаа. Оо за. Дүүдээ. Би одоо амьдралынхаа хамгийн шийдвэрлэх үе дээр яг ирээд байна. Би гэрлэхээр шийдсэн. Үүнээс өөр надад арга байхгүй. Би хамгийн гол нь гэрлэх ёстой. Зөвхөн өөрийнхөө төлөө бос чиний төлөө. Хайртай хүмүүсийн төлөө би хурмаа хийх ёстой. Бид өөрсдийн аз жаргал цаад болж байгаа энэ нийгэмд үл зохилдох энэ байдлах эсрэг хоёулаа хамаг чадлаараа тэмцэх ёстой гэж би бодно. Хэдийгээр үзэл бодол нь надад огтхонч хамаагүй боловч байр суурьаараа надад болон миний ойр тойрны хүмүүст гай болох хүмүүсийн амийг таглахын тулд би гэрчлэнэ. Гэвч энэ ямар зовлонтой болохыг дүүмэн чи мэдэн дэгт. Адилхан байсан юм шүү дээ дүүтэйгээ. Ингэж бичснээс үзвэл Чайковский маань төрөлхийн бэлгийн чиг хандлагаа дарж нуух гэж оролж байсан. Үнэхээр ил харагдчих. За ингээд мэдээж тэр хэрэг энэ ч нөгөө хүсээгүй гэрэлт байгааз. Тийм байна. Ингээд гэрлэл түүний сэтгэл санааг ёстой сүрүүлсэн. Хэдхэн сарын дараа сэтгэлийн бүр гүн хямралд ортё. Чайковский тэгээд за бол нэг эрс шийдвэр гаргадаг байхгүй. Өөрийнхөө энэ бэртгчин амьдралтайгаа нөгөө зурлан сууха бүр ортоос орхихоо шийддэг. Яг л энэ чинь бас бэртгчин нөгөө бүсгүйг зовоод шүү дээ. Тэ? Өөрийнхөө энэ зүйлийг нуухын тулд нэг хүнийг золиослож байгаа байхгүй. Өөрөө энийг бас ойлгоцсон. За тэгээд өөрийнхөө энэ бэртгчин амьдралаа шууд тэ ойлгонгуудаа энийг орхиод Петербург руу яваад гэт. Дараа нь тэнгууд Петербургээс бүр цаашаа баруун тишээ гадаад ирсэн мангар руу давшдаг байхгүй. Тэгээд явж байгаа Швейцар ороод Швейцарт очиж сэтгэл зүйн эмчилгээ хийлгэв. Ингэж явхдаа тэр их нэртэй хамтын амьдралаа төгсгий гэд түүнээс өөр үг хэлж чадхааргүйгээр ийм 3 үг хамтын амьдралаа төгсгий гэд бүр нэг үгч нэмж хэлж чадахгүй тийм амир сэтгэл зүйн хүнд байдалд орсон гэж байна шүү дээ. За ингээд энэ бүхний эцэст мэдээж тэд аль биесээр гэр бүлээ цуцлуулаагүй ч гэсэн тусдаа амьдардаг болсон. Эхнэр нь бүр өөр эрийн 3 хүүхдийг гаргад юм байна. Гэтэ тэгс мэтлээ салаагүй энэ хоёр. Энэ явдлын тухай яг 2022 онд 3 жилийн өмнө Кирилл Серебряник хөвчлөө нэг би уурч чаддаг юм. Тийм нэг найруулагчийн бүтээсэн Чайковский ихнэр гэсэн уран сайхны кино гарсан. Энэ Каннын кино наадамд бүр гарч ирлээ шүү дээ. Кино шүүмжлэгчдээс их өндөр авсан гэдэг. За ингэж явсараа цаа чинь овоо гайг болоод их орондоо эргэж иртээ. Тэгээд их орондоо эргэж ирэнгүүтээ 4-р симфони бүр мөсөн дуусгаж чаа. Энэс өмнө 1-р симфони, 2-р симфони гэдэг амар нөгөө бүтээл дуурсан байгаа шүү гэдэг. Тэгээд нөгөө Евгений Онегин нөгөө Орлеаны хүүхэн гэдэг дууруудаа бичээд тэгээд их жүжигчний дурсгалт гэдэг 3 болон хийлийн найрал, концерт, Италийн капричио гэдэг их алдартай бүтээлүүдийг дуурайв. Ер нь яг Чайковский яг өөрөө бас зүгээр яг хувь хүн талаас ямар хүн байсан бэ гэхээр их хүүхэчиг үнэхээр сонирч хүн байсан гэдэг юм л. Одоо энэ ч нөгөө явж байхдаа тэр чинь янз бүрийн үзэж харна шүү дээ. Тэгтээ Берлиний амтны хүрээлэн үзэж байгаа амтны хайртай тэгээд их сонирч байхгүй яг. Тэгээ анхны нөгөө импрессионистуудын үзэсгэлэнг үзэж байгаа тэр чинь нөгөө тий шинээр босгосон Эвлийн цамхаг дээр нь өөрөө бүр ингээ гарц зогсож үзэж байгаа. Тэгээ бүр нөгөө Америк, Канадын хил дээр үүдэг Ниагара гэдэг амар хүрхрээд шүү дээ. Бүр тэр хүрхрээг үзээд бүр дуу алдсан гэж байгаа. Их янз бүрийн ингээ үзэж харж явдаг. Сониуд зангаа алдахгүй байх нь олон зүйлийг сурч мэдэх тусалдгийн одоо чи нэг жишээг дурдъя л да. Чайковский бол Оросд тийм Эдисоны фонографтай анх танилцсан хүмүүсийн нэг ба. Юу гэхээр нэг би юм ярихаар энийг бичиж авдаг төхөөрөмж байхгүй. Аа. За. Тэ. Тийм ч учраас түүний Чайковскигийн дуу хоолой цорын ганц бичлэг бидэнд үлдсэн байдаг шүү дээ. Гоё. Тийм. Тэ. Яг өөрөө ярьдээ. Ямар гоё ганцтай юм тийм. Энд чинь тухайн үеийн бүр технологийн агуу гайхамшиг байхгүй. Одоо бид нар нөгөө мэдээ орохтод энийг мэддэг болохоос
Өөрөө бүр яг энэ фонографиг ингэж хэлсэн байдаг шүү дээ. 19-р зууныг алдаршуулсан олон бүтээл байдаг. Гэхдээ тэр бүх бүтээлүүдээс хамгийн гайхалтай, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сонирхолтой нь гэж тодорхойлсон байт. Яг л энэ чи өөр хөгжмийн хүн болохоор би ингээд юм ярих юм бол ингээд нэг гоё дөөрийн дуучин байгаа нэг хийлчин төгөлдөрж явах юм бол тэрийг мөнхөд үлдээж болох юм байна гэдэг мэдээд байгаа юм. Яг л өөрөө мэдээж Моцартыг яг хажууд нь төгөлдрөөр харж яхахын, дарж яхахын, Бетховеныг бас тий одоо тэр симфони бичих яхахыг хармаар байгаа шүү дээ. Дааш тийм боломж биднэрт байхгүй шүү дээ. Одоо л байгаа юм. Тэр тэгэхээр яг энэний нөгөө цаашдын нөгөө хөгжлийг нарцгаахгүй. Тэгээ Чайковский ч өөрөө маш их ном уншина. Бүр зөвхөн уран зохиолын сонгодог бүтээлүүд биш. Түүнээж жоор түүх, философийн судалгаанууд, бүр амьтдын ертөнцийн гой гой номууд уншина, урмал судлалын ном уншина, одон орны ном уншина, анагаах ухааны номуудыг бүр хамгийн уншина. Тийм юутай байхгүй их мэдлэгтэй. Энэ бол агуу хүний тухай ярьж байна бид бүр. Зөвхөн нэг хөгжмийн зохиолч биш. Түүний номын санд нэхэд 1239 ном байсан гэж байна. Манай ном дээр ч одоо энэ бүр хог хаасаг байдаг шүү дээ. Ингээ ширээн дээр багтгаа болоод. Тэгэхэд биднийх нь нийлээ нэг 100 хүрдгүү шүү дээ, тий. За 100 ч арай хүрнэ. За чин ширээн дээр 50 байсан. Явсан би яг тоолсон. Багийн ширээн дээр нэг 10-аад юм. За мянга дээр мянга чи хажуу талдаа нөгөө 50 байгаа, тий. Гэхдээ за 200 хүрнэ. Гэхдээ 1239 нэг хүнд гэхэрч амар байна. За ингэж явж хагаад цаа чин балет бичгэрэлт. Яг энэ болохоор жинхэнэ их оронч хүн болсон гэсэн шүү дээ. Их оронч хүн яг ингээд нэг юм нөгөө их орондоо нэг юм хиймээр байдаг байхгүй. Би ягаад энийг мэдээд байна гэхээр ширэн дугаа эднэр яасан гэхээр Монголд ингээд гоё дөөрийн театр байна. Бидэнд ингээд гоё дөөр байна. Гэтэ биднэрт бүжиг жүжиг алга гэдэг. Бид нар өөрсдийн бүжиг жүжигтэй болъё гэд тэгээ уран хасыг хийсэн юм шүү дээ. Тэр уран хасыг хийсэн бол Монголын одоо амар гоё тийм гэрэлтэй үеүүдийн нэг байхгүй. Тэрэн шиг Чайковский Орос орн өөр ингэсэн балеттэй байхыг хүссэн баг. Тэгээд хунт нуурыг ингээд бичнэ гэж шийдтээ. 1890 оны хүртэл балетыг 1890 биш байж магадгүй би нэг оны бурч. Ер нь балетыг дурын хөгжмийн зохиолж бичихгүй. Яг балетээр мэрэгсэн хүн л энэ одоо энэ хөгжмийг бичдэг гэдэг нэг ойлголт ноёрхож исэн үе. Тэгэхээр одоо чинь манай Жанцан нургай ч юм уу, Шаргуй ч юм уу те. Та нар бол балет бичихгүй шүү. Балет бичдэг хүн тийм тустай гэдэг нэг юм ойлголт байсан гэсэн үг байхгүй юу? Айгу хаагдмал байна тий. Нөгөө маш нарийн чамин тансаг тийм чимэглэлтэй өндөр хэмжээнд эренблэгдсэн тухайн цаг үеийн балетийн хийм хэмжээг илэрхийлсэн байх ёстой энэ гэх мэтэр их тийм нөгөө юутай хаалттай ирнэ. Тэгэхээр Чайковский энэ ч тий энэ хаалтай байдаг. Нэгэн ч бурхнаас маш сайхан өгдөлтэй хүн өөр ийм мэдлэгтэй хүн чинь надад хамаагүйгээд би заавал балет бичнэ гингүүтээ хунт нураа бичихийн өмнө тусгай мэрэгсэн хөгжмийн зохиолчдоос суралцлаа гэд намтартай өөр бичсэн мэт. Тэгэхээр яг балет бичих тулд тэгвэл тэрнгүүр нь яг явчих л да тэр замаар нь. Тэгэд балет бичдэг хүмүүсээс маш их юм сурсан гэд. Францын хөгжмийн зохиолч Минкус гэх мэт одоо тийм агуу хөгжмийн зохиолчдын балетийн хөгжмийг бүр детальчсан судлах хүртлээр энэ нөгөө түрүүлсэн тогтсон хандлагаас нэлээ өөр байр суурьтай байсан гэдэг. Ямар ч тач ингэж Лё Делиб Адан нөө Жизелийг бичдэг. Тэгээд Дригогийн балетыг ингээд үнэнхүү биширсэн гэдэг аахгүй. Өөр ингээд тэр чинь нотын ингээд хараад бүгдийг задлаад ойлгох гэж хичээж байна. Яг тэр нэг зүгээр хөгжим бол өөр хэрэг. Балет чинь хүн бүжиглж байгаа учраас тэрний хэмэл идэж бүгдийг тохируулах хэрэгтэй. Тэнд тэгэхээр ингээд эргэлттэй бол яхин хөгжим ямар хөө хэмлэр явах ингээд те. Тэгээд Чайковский ингэж аахгүй. Би Делибийн Сильвия балетыг сонслоо. Аялгау, химнэл, тэр их шигжүүлэг нь юутай сэтгэл татам, юутай тийм гоё ганган, бас юутай тийм ялдам, ямар баялаг юм бэ. Хэрвээ би хунт нураа бичснийхэн дараа энэ хөгжмийн зохиолчдын ямар агуу болохыг олж мэдсэн бол би бүр яана гэж маш ихээр өөрөөсөө ичлэе гэж байгаа юм. Хэрвээ тий ингээд ийм судалгаагүйгээр шууд хунт нураа зүгээр ингээд бичсэн бол яаст бурхан тий. Ямар гоё хувьсах чадвартай хүн бэ. Тий сайжрах. Тэгээд тэр Аданы 1844 онд бичсэн нөгөө Жизель балетийн хөгжмөр бүр Чайковский бүр бахархын дээр бахархаад тэр арга барилаас нь суралцж. Тэр сэдвүүдийнх нь холбоос
дөрүүд, тэдний яараншин, тэр сэтгэл санааных нь байдал, зарим үндсэн техник гэд бүгдэнд нь ингээд суралцаад түүнийгээ хунт нуур балеттай хэрэгжүүлж эхэлж. Нөгөө гоё агуу жизэлээс. Ингээд хунт нуур ямар ч байсан 1876 онд бэлэн болж яг ингээд Чайковский хөгжмийн ингээд бичсэн. Тэг ингээд жүжигийн сургуульд одоо эхэлж байгаа байхгүй. Тэнд ч одоо яг бүжиг дэглэж хүмүүс нь яц тэ. Тэгэд цаа чи ингээд хунт нуураа бичиж явахдаа бүр сэтгэлийн асар их догтлол бүр тэр их хөдөлгөөнөө сэтгэлийн хөдөлгөөнөө бүр дааш дийлэхгүйсэн гэдэг байгаа шүү дээ. Яг тэр бичиж явахдаа. Яагаад тэгэхээр энэ нөгөө хувьсгал хийгээд байгаа өөр мэдээд байгаа байхгүй. Тэр манайхан зүгээр Амадей гэдэг киног санаж ивэл тэр Моцартын тухай кинод шүү дээ. Тэрэн дээр Австрийн эзэн хаан түүнийг тойрсон ингээд одоо түшмлүүдс дээр Моцарт орж ирээд тэр хааны ордон дээр орж ирээд нэг төгөлдөр урдаардаг хэсгүүдэд тэгтээ зүгээр ярьсан шүү дээ. Одоо чи ямар бүтээл хийж байгаа гэхэд Моцарт би герман хэл дээр дөөр бичиж байгаа гэдэг байхгүй. Тэгсэн чинь тэр яг герман хэл дээр гэ бүгдээр сандардаг байхгүй. Яагаад тэгэхээр дөөр Итали хэл дээр л байх хэрэгтэй байсан тэр тухайд. Тэгтэл Моцарт ч өөрөө Австри хүн буюу герман хүн шүү дээ. Герман хэлтэй хүн. Тэгтэл Вений тэр хааны ордонд байгаа тэр хүмүүс чинь ихэнх нь герман хүмүүс. Эзэн хаан өөрөө бас герман хүн. Тэгэхэд тэнд нэг Итали одоо тийм нэг ноён амир шүмжлэг байхгүй. Тэгж хэрэггүй. Тэгж болохгүй эзэн чинь бүртээ болохгүй энэ гэдэг байхгүй. Тэгэхэд эзэн хаан Моцартыг дэмжиждэг байхгүй. Яг л герман хүн герман хэл дээр дөөртэй ямар сайхан бэ. Тэр шиг монгол хүн учиртай 3-7 гэдэг монгол дөөртэй жишээ нь тий. Ийм юм болоод байгаа байхгүй. Тийм учраас догтлоод. Нөгөө Франц хүн л тий нэг балет хийдэг юм биш. Чайковский одоо хунт нуур буюу Орос хүн Орос балет бичиж байна. Ингээд догтлоод байгаа байхгүй. Яг гоо зам гаргаж байгаа учраас бүр энэ нөгөө сэтгэлийн тэр их эмоц нь энэ балетыг бүр нэг хурд хугацаанд бичиж дуусгах хөдөлгүүр болж байсан гэж байна шүү дээ. Найзууд нь өөрсдөө нөгөө хожимоо дурссан байт. За ингээд Чайковский хунт нуура 1875 оны хавар бичиж эхлээд ганцхан жилийн дотор буюу 1876 оны 4 сард дуусгачдаг байхгүй. Ийм агуу бүтээлийг 11 сарын дотор. Чайковский тэр балетын төрлөөр бичиж байхдаа бүр маш сэтгэл ханамжтай байсан тухайга найзуудтай ингээд бичиж байгаа. Хамгийн гол нь тэр сэтгэлийн хөдөлгөөн нь өөрөө ажлаа үргэлжлүүлэхэд их дэмжлэг болж байгаа шүү дээ мэдээж. Гэхдээ хунт нуур бол энэ маш хүнд нүсэр зорилт байсан гэдгийг бол тухайн үед бүгдээр ухаарч ирсэн. Яг бол Чайковский ч өөрөө ухаарч ирсэн. Энэ их хүнд нүсэр зорилт гэдгийг найзууд нь ч ойлгож ирсэн. Бүгдээр сэтгэл санаагаар дэмжижсэн. Амар гоё яваас. тийм байна. Бүр ингээд бүгд ингээд чи чадсан шүү. Ямар мундаг найзаараа бахарч байна. Энэ бол Оросын түүхэнд их алт үсгээр бичигдэн гэл бүгдээр дэмжээлэн. Тэгэл 11 сарын дотор бичиж. Тэгэл балетаа анх ингээл тавилт нь гарч байгаа. Тэгсэн чинь сүрчтэй. Хунт нуурын анхны юунаас бүтэн сүрдэг байхгүй. Тай засал бүжигч найрал хөгжмөрөн чиглэсэн сөрөг шүмжүүдтэй хаа сайгуу гараад бүр ихэнх хүмүүс бүр хунт нуурыг ердөөл нэг мелодрам. За сайн зохиолсон байж магадгүй гэхдээ балет болтлоо бол хол байна өө гэл. Тэгэл нөгөө Чайковскийн тэр анхны тэр агуу тэр хачингой тэр шинэ балетыг юу гэж шүүмжилсэн гэр хитрхи бижигнсэн хитрхи одоо нэг Вагнер чалсан хитрхи симфони шинжтэй гэх мэтэр яг л эн чинь аргагүй байхгүй. Тэр болтол байсан бүх балетаас эн чинь бүр хідэн шат агсан агуу юм хийсэн юм чинь. Бүр энэ чинь ойлгохгүй байхгүй. Тэгээд нөгөө л нэг Франц уртай ч нэг хідэн дөрөнд баригдсан нөхдүүд дөрмийн бусаар илүү гоё юм хийчихэр гайхаад байгаа байхгүй. Гэтэ яг тэгээд эхлээд нөгөө амжилт болоогүй нь телевиз гэтэ хэдүүлээ дараа нь ямар амжилт бас нэг бид нар мэдэн шүү дээ тий 12 сар болонгод тий энэ манай дүүр дээр чинь хунт нуур шилэхгүй чиглэл явдаг үстэй юм. Юу нь олдохгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг цаашаа нэг яаж амжилт төрснийг ярих ямар шаардлагагүй. За бид хамтран ажиллаж танилцуулаад түүний талаар үргэлжлүүлье.
За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнүүрээтэй Голомт Капитал үн цасны компани хэмжиж ажиллаж байна. За энэ удаа Голомт Капитал компани гадаад арилжааны тухай мэдээллийг та бүхэндээ өргөх чинь. За энэ компани маань Монгол улсад анх удаа 2014 онд Хонконгт төвтэй гадаад арилжааны брокерийн үйлчилгээг, за 19 онд Америк нэгдсэн улс төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг аль биесны эрхтэйгээр нэвтрүүлж байсан. За ингэснээр харилцагчид маань Interactive Brokers платформоор дамжуулаад 33 улсын 150 биржид 25 валютаар 600 гаруй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний арилжаа их боломж бүрдээд байгаамаа. За тэгээ яг одоогоор Монгол 50 гаруй үн цасны компани үйл ажиллагаа явуулж байгаа. Голомт Капитал компани нийт гадаад арилжааны 90 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байгаа. За энүүгээрээ бол одоо хэр найдвартай үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн харж болно те. За ер нь манайхан энэ компаниар дамжуулаад гадаад арилжаанд оролцохыг хүсэх юм бол Viber сувагт нэгдэхээс гадна 70 12 15 30 болон одоо брокерийн нутас болох 80, за энэ их олон тоо байдаг юм байлээ. 86 610 36 36, за 80 6 99 77. Ипа ингэж л байсан гэж дугаараар гадаад арилжааны брокеруудтай холбогдох боломжтой шүү. За ингээд очиж уулзаж, офис дээр нь очиж уулзаж зөвлөгөө авахыг хүсвэл инх 51 гүрний 100 хой талд байрлаж байгаа. Дээрээ Голомт Капитал гэж бичсэн өндөр хар шилэн барилга байгаа. Prague Police Officer очоод үйлчлүүлж болно. За утасны дугаар бол 80 6 99 77. За энэ түрүүний утасны дугаарыг буруу хэлсэн юм байна. 86 10 36 36 юм байна. Энийг засчих. Энд буруу л бичигдсэн юм байна. За баярлалаа. За ингээд Чайковский бол ер нь амьд байхдаа дэлхийд бүр алдар нэртэй байхыг бүрэн дүр мэдэрсэн цөөхөн хүмүүсийн нэг юм шүү дээ. Бүр яг тэр яг энэ нөгөө яг хийсэн бүтээлүүд нь үнэхээр агуу. Тэгээд яг тэр дор алдар шатсан. Ингээд дэлхийд даяар. Тэг ингээд амьдтай бүр суу алдар өргөлд төрсэн. За ингээд хаач явсан өөр ингээд энэ чинь амьдрал нь ч дээшилж байгаа мэдээж одоо нөгөө ядуу 30% байдал бол байхгүй шүү дээ. Тийм. Энэ чинь бүр баян болчих. Тэг хаач явсан алдартай. Гэхдээ 48 наснда буюу 1888 оны 2 дугаар сарын 9-өөс 21-ний хооронд болсон Прагад болсон тоглолт байдаг байхгүй. Яг тэр үеэр Чайковский өөрөө төгс аз жаргалыг би мэдэрсэн гэж өөрөө бичсэн мэт. Тухайн үед Чавтас төгжмийн найрал зориулсан Серенадагаа удирдсан байгаа Прагад. Энэ бүр гайхалтай амжилттай болоод бүр 2 дахь хэсгийг алга тарьсараа дахин даг хөөсөн гэж байгаа. Тэгээд дараа нь болохоор Александр Зилотийн хөгжмийн зохиолчийн төгөлдөр уурын бүтээлүүдийг Чайковский тоглоод тэдгээрийн дотор 1812 гэдэг ёслолын удирдгал хөгжмөж ишгэлж байгаа. Гэхдээ хамгийн яг онцлог үйл явдал өргөлгсөн нь яг тухайд Хунт нур балетийн 2 дугаар үзэглэлийг тоглосон гэсэн. Тэгэхэд хүмүүс бүр баг ухаалдж унсан юм байна нэр. Тийм ч харах ч гоё шүү дээ. Ер нь уран бүтээлч хүн. Тий. Хамгийн төгс аз жаргалын мэдрэлээ гэдэг нь яалтчгүй юм байна. Тий. Тэгээ эн чинь өөрчлөөр өрний орнуудаар явна, Америк явна. Америкт энэ үед юу болжсэн гэхээр нэгэн эрхэм хамгийн баян болцсон дэлхийн. Дэлхийн бүр хамгийн баян. Эндрю Карнеги гэдэг. Тухайд мөнгөөр тэ одоо бүр ингэж хаягжилаа шүү дээ Эндрю Карнеги. Гэтэ Эндрю Карнеги нэг зүйл амласан. Өөртөө хэрвээ би үхэхдээ ийм их мөнгөтэй өгөх юм бол би энэ амьдралаа би тэ хамгийн гутамшигтай өнгөрүүлсэн гэж би өөрийгөө үзнэ гэдэг. Би мөнгөтэй л өгөх юм бол би энэ амьдрал минийх утгагүй амьдрсан гэж би үзнэ гэдэг. Тэгэнгүүтээ мөнгөө өстө баруун сул өгөх цацтай. Сайн үст. Гэтэ зөвхөн сайн үст. Дэлхийн бүртээ хаасайг номын сан байгуулаад Америк дээр номын сан байгуулаад 1000 2000 номын сан нэг номын санд хэдэн 100000 ном байгуулъя. 1000 2000 номын сан байгуулна гэдэг чинь хүний амьдралд нэгийг ч байгуулах гэсэн шүү дээ. Ер нь ядартлаа мөнгө өрсөн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд үрээд дуустгүй. Тэгээ үрээд дуусахгүй болохоор бүр ингээд нөгөө үрээд хахад нөгөө цаана бас орлого нь ороодсон. Тэгэхээр бүр нэг маш их мөнгийг цуглуулж хагаад цаа чи нэг юм хийсэн. Ерөөсөө шинжлэх ухаан соёл урлаг те энэ одоо тань мэдхүү гэдэг юм. Ийм зүйлд хөрөнгө оруулах юм бол энэ л яг бүр хамгийн төгс хөрөнгө оруулалт юм байна. Яг үл тэр зүйлд хөрөнгө оруулсан арт түмэн эргээд нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа дэлхийн хамгийн топ улс болдгийг ойлгочихгүй. Тэгэнгүүтээ цаа чин шинжлэх ухаан тань мэдхүү соёл урлагт маш их мөнгийг багцаар нь оруулаад Карнеги сан гэж үүсгээд тэр сангийн нэг хэсэг нь болохоор нөгөө соёлд бас мөнгө оруулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Карнеги хоол гэдэг барилга барьвчтэй. Тухайн үед энэ чинь дэлхийн хамгийн том театр гэсэн үг. Хамгийн том театр Нью-Йоркт. Тэгэнгүүт энэ Нью-Йоркийн
тэр нөгөө танхимыг нээж штэ тэр гоё театрыг. Тэгэхээр театрын нээлтэн дээр мэдээж гоё хөгжим, дөөр, балет бүх юм болох хэвээр. Тэгвэл хэн удирдах вэ? Тэр хөгжимчдийг. Мэдээж Пётр Ильич Чайковскиг гэрнийг өөрсөн байхгүй. Ваа, ямар гоё. 1891 оны 5 дугаар сарын 5-нд буюу 51 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн Чайковский 20 дугаар зуунд нэгдсэн хамгийн том концертын танхим Карнеги холлын нээлтийн тоглолтыг удирдсан. Түүний удирдлагаар Нью-Йоркийн симфони найрал хөгжим хаанд өргөмжлөх хүндэтгэлийн ёслолын марш гэдэг бүтээлийг тоглосон байдаг. Энэ тоглолт нь үзэгчдэд бүр маш гүн сэтгэл төрүүлсэн. Тэгээд ийм учраас хөгжмийн зохиолчиг маань 3 удаа гарч иж ёслоход хүрэгд. Энэ Карнеги холлын нээлтэн дээр. Тэгэл оронгууд лахиал алгаж лахиж энэ дэвслаа. Та бүхэн дэлхийн хамгийн баян хүний Деважингийн тасалбар гэдэг YouTube дээр хайх юм бол манай тэгээ Одмөндрийн Адрын нэрийн нэг дугаар гарч ирнэ Карнегийн талаар. Маш гоё. Энд чи 91 онд болж 51 наснд. За ингээд 1893 он болж 93 оны 2 сард зээдүүдээ нэг загт бичиж юм л да. Надад нэг шинэ симфони санаа төрлөө. Би тэр симфоно програм симфон шест юу гэдэг 6 дугаар симфони гэж нэрлэнэ гэдэг. Энэ симфоны санаа миний сэтгэлийг бүр маш их хөдөлгөж байна. Би энийг энэ ч нөгөө баахан аялдсан шүү дээ. Нөгөө урилгаар энэ тэнд улс орнууд тоглож байгаа шүү дээ. Тэгээд аяллаа яг замдаа одоо галт тэрэгэнц ч юм уу, морин тэрэгэнц ч юм уу, сүүх тэрэгэнц ч юм уу сууж байхдаа нөгөөдгөө санаагаа олцсон юм байна л да. Тэгээд сэтгэл хөдлөд аяллахын турш уйлсан гинэ. Өөрөх нь бүтээл нь ингээд толгой дотор нэг шиглээд байгаа шүү дээ. Эдгээр чинь агуу хүмүүс чинь менежер юу гэж мэдгэв. Тэгээд дүүдэ бичсэн цагтл дээр тэгдэг байхгүй харин. Би аяллахын турш уйлж явлаа. Эхний хэсэг нь 4 өдрийн дотор бэлэн болчихно. Харин бусад хэсгийг би толгой дотор аль хэдийн зэгцэлцсэн байгаа гэл. За ингээд нэг догтлол дүрийн 3 сард бичсэн юугаа 100 дуусгах шүү дээ симфони. Тэнгүүтээ 93 оны 10 дугаар сарын 16-нд Чайковский тэр 6 дугаар симфонийн яг тоглолтыг өөрөө удирддаг. Пику. Хүмүүсээс таалах зэшлэл бүр битүү. Гэвч энэ түүний эцсийн концерт байсан. Яасан гэхээр нэг 11 дугаар сарын 6-нд Петербург хотод нэг булчин задар тахал өвчний улмаас ахахан гэрт гинт өөдөлчтэй. Бүр маш хурцтайгаар Чайковский. Булчин задрах. Тэ, холиор гэдэг лөө тэ. Мөн блөө. Ямарсан түүхэнд болохоор түүнийг түүхийн ус ууснаас болж холиор тусаад нас барсан гэж бичсэн байдаг. Яасан гэр 11 дугаар сарын 2-нд ахында ирээд байхдаа түүхийн ус уусан Чайковский удалгүй нөгөө бөөлж суулгаад тэгээ бөөрийн дутагдлаар ороод хүн дээр өвчлөөд нас барсан гэдэг юм л д. Зарим төгс бүр Чайковскиг амиа орлохоос өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэд амир хачин үнэн худал мэддэггүй түүх зөхөөд. Жишээ нэг сайтд бүр ингэж зурдсан баа шүү дээ. Түүний үхлийг тойрсон элдэв явдлууд тухайн үеийн гэрчүүдийн хэлж ярьж байснаас Чайковский яавч халдвар төвчнөөс нас бараагүй гэдэг нь уул нь тодорхой ойлгохдох байгаад байгаамаа. Тухайлбал түүнтэй салах ёс гүйцэтгэхээр ахын байранд тэр чи хэдэн мянган ирсэн гэж аахгүй. Яг л энэ бүр агуу хүн амьдтаа бүр агуу батлагдсан тий. Тэгээ хэдэн мянган хүн ирсэн гэж тэр байранд нь. Тэгвэл холиор гэдэг аимшигт халдвар төвчнөр нь нас барсан хөгжмийн зохиолчийн цогцыг тэднээс тусгаарлаагүй. Бүр харин ч тэр хүмүүс бүр тэр одоо тэ шарилтанд хүндэтгэл үзүүлж маш олон хүн гарыг үнсэж байсан гэдэг байгаа юм. Хэрв тэр үнэхээр халдвар төвчнөр нас барсан бол ингэж хөл хөдөлгөөн болж ингэж олныг ойртуулахгүйсэн тодорхой шүү дээ энэ төр гэд. Яг ингэ утгаар тийм биш үү? Их сонио харна. Тэгвэл юунаас болж тэгвэл нас барсан байж болох уу гэдэг ч юм. Ингээд хэрв ийм таамаг дэвшүүлэл хэдүүлээ зүгээр сүүлчийн өдөр гэдэг нэвтрүүлгээр чинь Чайковскийн сүүлчийн өдөр гэдэг энийг зүгээр нэг задлж нэвтрүүлэг хийсэн дээр яг энэ жилд амжихгүй л дээ эх жил ч юм уу те. Тэр сүүлчийн өдрүүд нь бас их сонирхолтой байз. Тийм хачирхалтай байсан. Юу болсон бол те. Тэгэх юм бол нөгөө дүү нь бас яг яажсэн бол гэд ингээд бүгднийг одоо бид нэр сурвалжлал нөгөө одоо юу судлана гэсэн үг шүү дээ. Тийм биш. Ерэн сурвалжлана гэсэн үг те. Гэхдээ хүний тийм хорлоо өхүүлчдэг үхлэл юм бол нэрээ тийм олон цуглармааргүй биш. За ингээд харин тийм лагоо явжаад гинт нас орчоод тэгээ гинт маа зохиолч ингээд дуусчих жоох байхгүй. Үгүй нэр одоо ингээд дуусчих юм чи. Нас орсон юм ч одоо юу нэр хат. Гэхдээ бас их гоё юм тий мундаг хүмүүс маз.
Тийм. Аав нэг мундаг. Аав нэг мундаг бас тий. Тэгээ дээрэс нөгөө 20 наснда одоо хүний дэ төгөлдөр хуурыг тэгж суралцсан гэдэг урлагийн сургууль сонгоод орно гэдэг бол одоо бид нар тэнхтэй байгаа чиг юмэр бараг сонсогдчихжээ тий. Гэж одоо Хөш азарч ороос олно гэж юм шиг. чи нэг 5 төгрөг олоод амьдрахаа боддгоо мөн энэ гэдэг энэ тэндээс. Тэгэхээр аав хүүдээ үнэхээр итгэжсэн баз. Яг цаанаас нэг бурхны бэлэгтэй хөвд байна даа багаас нь мэдчихсэн байгаа юм. Тийм. Мэдрэмжтэй юм аа. Нэрээ туссан юм уу? Туссан. Баярлалаа. Маш гоё л нөгөө эцэг эхчүүд бас эндээс айгуу гоё юм ойлгосон баха. За шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөрсөө үзэг сонсогчид та бүхэндээ сонгодог урлаг нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөрсөө, Gen TV телевиз, од мөндөр радио 83.3 170 гэсэн хос дэлгэнээр хүлээвч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Токи, за мөн хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээнээрээ Голомт Капитал үн цасны компанид дэмжиж ажиллалаа. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.